Энэ эмэгтэй Галтмаа гэдэг тэрбээр өмнө нь үл хөдлөх хөрөнгө зоожлолын газарт ажиллаж байхдаа Монгол түрээсийн байрны үйлчлэгээ тохижилт хүртээмж 5 дахь дутмаг байгааг анзаарч гест хаус байгуулж бизнес эрхлэх болжээ. Гест хаус гэдэг нь тусгаалan тохижуулсан байр, орон сууц хаусыг олон хүнд богино хугацаагаар хямд үнэтэй түрээслэх үйлчилгээ юм а. Монзаси гест хаус амралтын өрөө галтгоон саруулхан том учраас олон хүмүүс нэг дор хоолоо их боломжтой байдаг. Үүнээс гадна чөлөө цагаа өнгөрүүлэх тенс, загсны аквариум гүйлтийн замтай юм. Бизнес эрхлэгч Галтмаа гест хауста зундаа жуулчид өвөлдөө оюутан залуусыг хүлээн авдаг байна. Түүний гест хауст 22 хүн хүлээн авах батамжтай бөгөөд өдгөө оюутнууд сарын 500 мянган төгрөг төлөөд 5 тухтай амьдарч байна. Тий одоо өнгөрсөн жилээс эхлээд оюутнуудаа аваад одоо эднэртэйгээ нэг гэр бүл шиг бүл алгаал явж байгаа. Зундаа бол аялал жуулчлаа, жуулчтай аваад явна гэж бодож байгаа. Агент хийдгээс ахгүй яг үл хөдлөлийн агент хийж байхдаа яг нэг юм энэ салбарын үйлчилгээтэй юм түрээсийн хаусууд байдаггүй юм байна. Энийг ер нь хийвэл болох юм байна гэж бодож байсан. Тэгээд энэ чиглэлээрээ Японд руу капсул хотелоор өргөмжтэй аялал хийгээд тэгээд энэ санаагаа ер нь иймэрхүү нойлн хүртээмжтэй 5 тухтай ийм цэвэрхэн газар нэвэл Монголд яагаад бас байж болохгүй гэж. Тэгэл тэндээ санаагаа авчихсан. Улаанбаатар хотод оюутны байрны хүрэлцээ муу байдгаас олж орон нутгийн хүүхдүүд өндөр үнээр байр түрээслэгээс өөр аргагүй түрдгээ. Оюутнуудын хувьд нэг өрөө байрыг сарын 1 саяас 1 сая 500 мянган төгрөгөөр түрээслэгийн эдийн засгийн хувьд хүндрэл үүсгэдэг. Тэгвэл гест хаусын үйлчилгээ оюутан залуус 5 тухтай хэрнэ хямд тул эдийн засгийн хувьд ашигтай байдаг гэнэ. Өмнө жил нэг найзан тавьдаг гэсэн. Тэгээд ойлгохноо л гэдгсэн даа тэгт. Энэ жилээс тэгээд жоон зармаар харж байгаа их айгүй гоё тоглож. Энэ одоо скам байхад ийм тоглох байрууд байд юм уу гэж харж агаад гайхаж байгаа л ирээд утсан чирнэ. Үнэхээр лээсэн мэлээ. Яг курс ахихээрээр 1-2 дугаар курсынхныгаа авангууд 3-4 ингээ болж байгаа болохоор за хотод ирээд 1-2 жил болсон юм чинь гэж одоо дотор байрнаас юрнаал ахгүй гаргацдаг, ковотонд үрчдэг. Тэгээд яг хайж яж агаад 8 сард болохоор яг нэг байр түрээсэлж үтсэн юм а. Тэгсэн чинь амар сэрүүхэн ирнэ яг үнийн дүнгийнх нь хувьд бол нэг арай нэг чанарын хувьд баймгүй үнэтэй юм шиг санагдаад тэгээд тэр байрнаас гарах болсон байжгаад яг яах вэ гэж байжгаад ингээд тавсыг болоод тэгээд эндээ орж ирэхэд бол ер нь бол амар тийм тохилог, тухтай, цэвэрхэн, дулаахан тэгээ ингээд бүх зүйлийн энд байгаа оюутнуудын юг ингээд яг өөрийнхөө хүүхчиг оюутнуудад нийцүүлээд өгсөн байдаг нь амар тийм тааламжтай, тавтахтай байдаг. Ер нь бол боломж шүү дээ 500 мянга гэдэг чинь доод ширээний теннис, бильярд бас байгаа, аквариум байгаа, загас магсаар чөлөө цагаа өнгөрүүлэх болох бүрэн боломжтой спиннинг дугуй байгаа, гүйлтийн зам байгаа. Ер нь их хайтай боломж шүү. Тэгээд юу хагасбын сайндаа бас хөөрхөн бөөндөө нийлээд тоглоом тоглолцдог. Манай байрныгч бид ямар олон төрлийн үйл ажиллагаас явуулан нэгнийхээ төрсөн өдрээс тэмдэглэн, баяр ёслолоор хамтдаа тэмдэглэн. Тэгээд шинэ жил мэлээрээс бидэртээс хөөрхөн бэлэг өгсөн байна гэж ах хоёр. Төрсөн ээж авах шил энэ даа баг. Ээж авд ирэлж авах шил. Гест хаусын бизнес эрхлэгч Галтмаагийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй 5 тухтай байдалд ихэд анхаардаг. Тэрбээр Монгол 5 тухгүй засар үгээгүй байрыг өндөр үнээр түрээсэлдэг үзэгдлийг эсэргүүцдэг тул энэ төрлийн салбарт нэг шат ахиулах зорилгоор хичээдэг талаар бидэнд ирсэн юм а. Түүнчлэн Монзаси гест хаусын үйлчлүүлэгч оюутан залуус ажилд орчоод өөрийн гэсэн үйл хөдлөх автлаа хосоороо байж болох хямд үнэтэй 5 тухтай ийм байрнууд олон байгаасаа гэж хүсдэг байна.